За мэд санаа Мичимо чанал байна. Өнөөдөр би Disney хосуудын талаар харилцааны анализ маягийн бичлэг хийн. Тэгээд нэг осондоо тэднийг тохирох хосуу, тохирох хосуу гэдэг тал дээр ерөнхийдөө тийм судалгаан дээр тогтсон видео ба. Тэгээд дунд нь бас би үзэл бодлоо ч гэсэн хэлнэ. За бичлэгээ эхэлцгээе. За ер нь бол муугаас нь сайн руугээ явчих. За эхлээд өмсгөлжингээс эхэлцгээе. За өмсгөлжин ба хавхууч орно. За өмсгөлжин хавхуутай нэг л удаа уулзсан бүжиглдэг. Нэг харилцан яриа гардггүй. Гэтэ зүгээр л бүжиглдэг. Ер нь бол зүгээр ингээ бүжиглээд ширтэлцдэг дээ. Шууд өгнөхэд тэгээ энэ хоёрын дундх нь хайр биш. Зүгээр л анхны сэтгэл эсвэл гормон буюу даавар байх. Гэхдээ хавхуутай ширтэлцээ ингээд бүжиглээд царай төрхийг нь хавхын орог мартцсан. Гэхдээ ингээд яах вэ? Хөдний шин шахаа нь шахаагаар нь олчихъя гэдэг юм тэгдэг. Энэ гэхдээ жаахан асуудалтай сонсогдчих. Гэхдээ кинон дээр арай сайжруулсан байдаг л да. Үсгэлжин хавхуутай бүжгээс өмнө уулздаг, хойд хитээгээ ч гэсэн асуудлаа шийддэг. Гэхдээ энэ нөгөө хүүхэлдэйн киноных нь тухай за. Ер нь бол энэ хоёрын дунд биш. Дараагийнх нь болохоор цасангой ба хунтайж флориан. Энэ л гэхдээ баг ойлгомжтой байна дөө. Хавхуутай ер нь ганцхан удаа таардаг гэх юм уу да. Тэгээд бас айд цуцтай огтлдог нэг тийм хэсэг байдаг да дундаа. Зүгээр нөгөө хавхуугаа харж авч баг крашлдаг баг тэгж л гараад идэг санагдчихээн. Тэр хавхуу нь ерөнхийдөө 30 настай хүн. Тэгээд цасангой ч өөр 14-тэй шүү дээ. Энэ нь угаасаа хайр байх учиргүй. Тэр хавхуунч тэр хорцныг нь мэдлэгэн үнсчдэг. Тэгээд жоохон педо тал руу болчлоо. Тэгээ угаасаа ингэж мэдхгүй үнснээ шууд ингэ гутарч сууж могоод идэг. Энэ угаасаа хайр биш. Насны ялгааны хувьд ч гэсэн. За дараагийнх нь болохоор Жасмин болон Аладдин. Аладдин ер нь Жасминд анхны харцаар дурладаг. Гүнж гэдгийг нь мэддэггүй дээ. Тэгээ гүнж гэдгийг мэдснээс хойш ер нь байн худлаа ярьж эхэлдэг. You are the boy from the market. I knew it. Why did you lie to me? Jasmine, I'm sorry. Did you think I was stupid? No. That I wouldn't figure it. Энэ яг бодит байдал дээр ирчүүдтэй адилхан. Тэр хүн таалагдахыг хүсэж байгаа ч жинхэнэ өөрийгөө таалагдахгүй байх хэмээн өөртөө итгэлгүй байх бодол. Яг нөгөө өөрийнхөө зохиосон үлгэрт итгүүлж дурлуулна гэж боддог тийм ирчүүдийн нэг юм байдаг да. Гэтэ хичнээн их худлаа ярьсан ч гэсэн угаасаа энэ худлаа нь хизээ нэг өдөр ишлэгжил таараа. Аладдин ингэж л бодсон ба. Тэр хизээж мэдгүй. Энэ чинь л ер нь худлаа хэлхийн гол утга учир шүү дээ. Гэтэ Жасмин Аладдиныг дүр хэсэгт нь үнэн нь бол амар дургу байдаг. Тэгээ бид худлаа ярьдаг. Худлаа ярих нь зарим зүйл дээр ер нь буруу биш. Бас худал хуурмагт баригдсан ч тэрнээсээ молтрох гэж бүр битгий гэж худлаа ярих. Худлаг угаасаа сайн зүйл даавдгүй. Аладдины хувьд Жасминтай хамт байхын тулд бэртээр өөрийгөө ханхуу болгуулсан. Гэтэ ер нь бол үн цэнтэй хүмүүс чиний бодит байдлыг ер нь хүлээн зөвшөөрч тэрэнд хариу өдөлт үзүүлдэг. Жасмин ч гэсэн Аладдинтэй гудамжинд уулзсан ч гэсэн ер нь санаа тавиад бараг тэр гудамжинд уулзтаа орог дурсан байх. Ханхуу болоод хуурахт нь биш. Ханхуу болоод хуурахт нь ер нь бол амар нэг дургуутсан байдалтай байдаг даа. That was Жасмин Аладдин хоёр хоёулаа амьдралаас ижилхэл зүрхсдэг. Ирэх чөлөө. За энэ юу гэсэн үг вэ гэхээр тэд хамтдаа өгнийг ер нь олж чадах байсан. Аладдин худлаа ярих ер нь ёсгүй байсан гэх болно. Гэтэ Аладдин бэртийг чөлөөж өгслүүдэд золиослсон ер нь эндээс тэр энэ шудраг зантайгаа ер нь мэдэж ухаарсан байх гэж бодож байна. Тиймээс ер нь тэд хамтдаа яж чадна. Тэгэхээр тэр хоёрын хайр ер нь зохицолтой, жинхэнэ хайр байх магадлал ер нь өндөр гэсэн үг. Дараагийн л хороо Тиана болон Нави. Тэдний ярилцаа бие бидэд туслах байдлаар эхэлдэг. Тиана ер нь өөрийнхөө рестораны төлөө, Нави чи мэлхий байдаг шүү дээ. Хүн болохын төлөө Навины зан чанарыг нь харахад хошин, наргааж, дураараа жоохон сэтгэнөөр харагддаг. За харилцааны талаар ярьцгаая. Хүн хамтрагчийнхаа хүсэл мөрөөдлийг мэдэж мөн юу хүсэж байгаа мэдхийн тулд хамтрагтаа дэмжиж чаддаг. Үлдэхийг хүсэж байгаа хамтрагч чинь болдог гэсэн үг. Гадаа төрх биш, хошин шогийн мэдрэмж биш, сэтгэл татам байдалч биш. Энэ хүн амьдралаас юу чи тэдний төлөө үнэхээр байж чадах уу гэдэг л энэ нь хамгийн эрүүл харилцааны нэг юм. Навин Тианагийн мөрөөдлийг сонсож биелүүлэхийг амладаг. Мөн Тианагийн мөрөөдлийг биелүүлэхийн тулд ер нь золиос ч гэсэн гаргадаг. Мэдээж хэрэг тэдний хайр бол жинхэнэ хайр. Бие биенийхээ мөрөөдлийг сонсож дэмждэг, ер нь тусалдаг, тодорхой хэмжээний золиос гаргадаг учраас тэр хоёр ерөнхийдөө хамт хийж чаддаг. Дараагийнх нь болохоор Рапунцель Флин хоёр. Рапунцель Флин хоёр ер нь их амар хөөрхөн санагддаг. Флин эхлээд минь төлөө явжсэн ч Рапунцельтэй анх танилцаж түүнийг сонсож боддоор хүссэн зүйлийг нь харуулахыг хүсдэг. Одоо нөгөө хүссэн зүйл гэдэг нь нөгөө нэг гэрлүүд, энгийн гэрлнүүд байдаг лөө. Флин өөрийнхөө жинхэнэ төрхийг Рапунцель илчилснээс хойш ер нь тэдний дурлал хэлсэн баг. Рапунцель жинхэнэ нэрээ хэлж хинт ч хэлээгүй өөрийнхөө талаар ярьдаг. Мөн хүссэн гэрлийг нь харуулж өөрийнхөө төлөвлөгөө хүстэй ер нь золиосон ч эхэлдэг. Флин тэднийг хүсэжсэн ч гэсэн эцэст нь сайхан сэтгэлээр өдөөгдсөн учраас
Үүнээсээ татгацахад бэлэн байсан. Мэдээж хэрэг хам байгаа хүн чинь чамайг илүү дээр хүн болохыг хүсэх ёстой. Филин Рапунцелийг жаргалтай байгаасай гэж хүссэн. Тийм ээ, тэдний хайр ч гэсэн ч их юм уу. Ерөнхийдөө энэ хосууд дээр анализ хийлээ. Гэтэ энэ нөгөө нэг судалгаанаас ер нь авсан юм шүү за. Тэгээд ер нь бол миний яг цэвэр бодлоос биш. Зарим дээр нь бол өөрийнхөө бодлоодыг оруулсан бах. За ерөнхийдөө иймэрхүү бичлэг байлаа да. Ингээл дуусчих шиг байна. За өнөөдрийн бичлэгийг үзсэн баярлалаа. Та бүхэн лайк болон subscribe-аар амар сайн дараа амар сайн. Би ер нь 25k лайк үгүй 25k subscribe хүрсэн мэлээ. Тэгээд 30k ч гэсэн ойрхон байна. 50k, 100k та нар бүр ингээд дэмжиж дараад ингээд бичлэгнэрээ лайка дараа subscribe ингээд дараад явах юм бол би бүр улам чанарчаад амар гой бичлэгүүд амар хийн. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай.